Уул уурхайдар бол би одоо маш хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлье. 5 жил яг ийм хурал дээр 12 сарын эхний 5 хоногт бид нар ийм л юм ярьж ирсэн. 20 онд би анх төлөвлөгч болоход ийм ярьж ирсэн. Одоо яг энийг ярьж. Инх төрлөөлж хэлж шít нөгөө тоглоомын дүрмөө өөрөөр харъя гэж. Одоо яг одоо өөрөөр хараад шийдье гэж. Доронтын ард иргэд мэдж байгаасаа гэж бодож би хэлье. Доронт аймаг өнөөдөр Битро Чайнаг оруулахгүйгээр бүх уул уурхайн компаниасаа 5.2 тэрбум төгрөгөл нийгмийн хариуцлагын гэрээний өрөөнд авах гэж байгаа юм байна. Ийм хэмжээнд ажиллаж байна. Түрүүнд хэллээ. Борлуулалтын дүнгээрээ гэж. Станцад өгж байгаа хүрэн үрсний хэмжээ 20 оноос өнөөдрийг хүртэл 2 дахин нэмэгдсэн байгаа штэ. 27 мянган төгрөг байсан. Одоо бараг 50 мянга руу төгсөж байна. Борлуулалтын хэмжээ. Нийт авж байгаа хэмжээ бол 2-3 компани нийлээд 1.14 орчим сая тонн нийлүүлж байна. 8 компани жилдээ 40 мянган төгрөг 40 сая төгрөг төлж байна. Маг компани 0. Би бол одоо шууд төлөөлөгч нар дээр зарчмын шууд санал гаргаад санал хураая гэж. 8 компани 40 саяыг 100 сая болгоё. Маг компанийн тэр хог могны асуудлаа болоо. 100 сая болгоё. Сүгчин компани, тоо компани 2 хайраг олборлоод 5 сая төгрөг төлж байна. Энийг 10 сая төгрөг болгоё. Дун уян дамбат гэх мэтлэн компаниуд 20 сая төгрөг төлж байна. Алсны компаниуд. Энийг шууд нэг дахин нэмээд 40 сая болгоё. Шиншин компани 2 тэрбум төгрөг гэж байна. Энийг 3 тэрбум төгрөг болгоё. Step Gold компани 1 тэрбум байна. Алтны үн ханшаа бод эдний үйл ажиллагаа доголдсон гэдэг байгаа үгүй. Энийг шууд 2 тэрбум төгрөг болгоё. Дорны өдөр компани хөгтөл гээд маттад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд 50 сая төгрөг, Монгол металл логистик гэж компани 50 сая төгрөг, энийг 100 сая төгрөг болгоё. Меланч компани 500 сая төгрөг төлж байна. Ер нь та бүхэн бод. Уул уурхайн компанийн бизнес бол талах үйлдвэрлэж байгаа должингийн бизнес хоёр тэс өөр. Байгалийн баялаг ашиглаж бизнес хийж байгаа төсөл гэдгийг та бүхэн бод. Энэ компанийн борлуулалтыг эсвэл энэ компанийн доголдлыг бид нар энд яриад уянгалаас сууж болохгүй. Харин талах үйлдвэрлэж байгаа хүнийг бол зах зээл хомогдсон, борлуулалт одоо эрэлт хомогдсон гэдэг асуудлыг ярьж болно. Тэгэхээр уул уурхайн компани дээр хатуу байр суурьтай энэ мөнгнүүдийг нэмэгдүүлээ. За Меланч компани дээр 501 тэрбум болгоё. Тату гэнэ. Энэ компаниг 60 тэрбум 60 сая болгоё. NEC компаниг одоо Минжүүрийн компани шүү дээ. Энийг 1.5 бол шууд 3 тэрбум болгоё. Ингээд шууд саналаа хураагаад төлөөлөгч нараа олонхороо шийдчихъя. Засаг даргад үүрэг өгье. Энэ ажлын хэсэгт нь үүрэг өгье. Энэ гэрээ энэ дүнгээс доошлуулахгүйгээр гэрээ хий гэдэг үүрэг өгчээ. Хэрвээ гэрээ хийхгүй бол байгаль орчны төлөвлөгөөг битээ батал. Тэр зам тараасыг нь битээ зөвшөөр. Шууд аймгийн хурлын төлөөлөгч нар 10-10-аараа очиод иргэдэд аваад жагсдаг бол жагсъя. Үнэхээр уул уурхайн компани, уул уурхайн төсөлтөй, уул уурхайн лиценз Монгол улсын 21 аймагаас 5 жагсаж байгаа бол бид нар уул уурхайгаас өгөөж хүртдэг баймаар байна. Өчигдөр Өмнөгов аймаг төсөө батлаа. 2.1 их найдаар төсөө баталж байгаа шин. Тэгэхэд бид нар өнөөдөр 100 тэрбум төгрөгийн юм яриа сууж. Тэгэхээр уул уурхайдар ингээд хатуу би гормын санал гаргаж байгаа. Сая миний яг тооцсон дүнгээр энэ уул уурхайгаас авах мөнгөнд дүнг тогтоохоор санал хурааж өгөөч. Үгүй бол уул уурхайтай бид нар өөрөөр ярья. Битро Чайнагийн хувьд бол шууд гэрээгээ хий дүнгээ 50 гээд 5 тэрбумаа хасдаг яриад явах.